Хичээл 21. Цахим дээрлэхэлт гадуурхалтыг илрүүлэх ба шийдвэрлэх. Цахим дээрлэхэлт гэдэг нь нийгмийн сүлжээ, тоглоом, мессеж, имэйл зэрэг цахим технологи ашиглан хийгддэг дараах төрөмгийн үйлдэлүүдийг хэлнэ. Доромжлол буюу үл тоомсорлох, муу үг хэлэх, хочлох, хувийн мэдээлэл тараах буюу зураг, бичлэг, чат хуваалцах, гадуурхах буюу бүлгээс зориуд хасах, оролцуулахгүй байх, хуурам эхлэх буюу хуурамч профайл үүсгэх, доромжлох, айлган сүрдүүлэх буюу занал хийх мессеж, видео алгих нь цахим дээрлэхэлт юм. Хүүхэд цахим дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Чимээгүй дотгошоо болж, найз нөхдөөсөө зай барих, хичээлийн оролцоо сулрах, сурлага муудах, гар утсаа авах дургүй эсвэл утаснасаа салахгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болж уур уцаартай болох, сургуулийн орчинд эсвэл цахим бүлгүүдэд оролцохоос татгалзах. Эдгээр өөрчлөлтүүд хүүхдэд илэрдэг учраас эдгээр шинж тэмдэг илэрч байгаа эсхийг сайтар анзаарах хэрэгтэй. Цахим дээрлэхэлтийн хохирогч болсон хүүхдэд сонсох орон зай бий болгож, хүүхдэд өөрийгөө буруутгахгүй, тулгарсан асуудлаа ярих орон зайг бий болгох хэрэгтэй. Нууцлал хамгаалах буюу мэдээллийг нь анги болон сургуулийн бусад сурагчдад задруулахгүй байх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, сэтгэл зүйч мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах, эцэг их асран хамгаалагчтай нь хамтран дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин үйлдэгч хүүхдийг шийтгэх бус хор уршгийг нь харилцан ярилцаж ойлгуулах. Үйлдэлийг дахин хийхээс нь сэргийлж давтамжийг нь таслахын тулд сургалт хичээлд хамруулах, хариуцлагыг ойлгуулж зөвхөн шийтгэх бус сургалт, сэтгэл зүйн ажлыг хослуулах хэрэгтэй. Талуудыг эвлэрүүлэх нь дангаар хангалтгүй бөгөөд үйлдэл дахин давтагдахгүй байх эдгээр арга хэмжээг хамтд нь аваарай. Ингэхдээ багш дараах гол алхмуудыг хийх нь зүйтэй. Нөхцөл байдлыг шуурхаа бүртгэх, нотлох баримтыг хадгалах, хохирогч болон үйлдэгчтэй тус тусад нь ярилцах, хүүхд хамгааллын баг, эцэг эхтэй хамтран зөвлөгөө хийх, нийгмийн сүлжээний платформд мэдээлж контентийг устгуулах, сургуулийн хэмжээнд цахим дээрлэхэлтгүй орчны дүрмийг боловсруулж хэрэгжүүлэх. Мөн дараах зөвлөмжийг мөрдлөг болгоорой. Хүүхдийн зан авир, суралцах сонирхолд гарсан гинтийн өөрчлөлтийг анзаарч тэмдэглэх, хохирогч хүүхдэд нээлттэй ярилцах боломжийг олгож буруутгахгүй байх, хүүхд хамгааллын багийн дэмжлэгтэйгээр үйлдэгчид хор уршгийг нь ойлгуулах, сургалт явуулах, нотлох баримтыг хадгалах, цахим орчноос доромж контентийг яаралтай устгуулах, эцэг эхтэй хамтран зөвлөлдөж, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. Сургуулийн дотоод журамд цахим дээрлэхэлтийн эсрэг шуурхай арга хэмжээний талаар протокол алхмуудыг тусгах. Хүүхдийг сөрөг бус эерэг цахим харилцаанд сургах.